Hi vlog. За. Өнөөдөр нэг юм онцгой бас өдөр тохиож байна. Би одоо болохоор докторийн хичээл рүү явж байгаа. Тэгээд эхний хичээл 2021 онд сэтгэл судлалын магистрт төгснөөс хойш дахиж хичээл явна гэж бодоагүй. Тэгээд ямар ч хийсэн өнөөдөр гоё хичээлд явна гэж бодсон чинь сайхан мэдрэмж төрд юм байна. Эхний хичээл нь болохоор сэтгэл судлалын онл арга зүй гэж хичээл байгаа. Тэгээд манай магистрийн удирдах багш Мегмар багш маань докторийн маань хамгийн анхны хичээлийг эхлүүлэх нэ. Yay! Happy байгаа. Мэргэжлийн хичээлүүдээс нь айхгүй байгаа хэрнээ мэргэжлийн бус хичээлүүдээс нь жоох айгаад ах юм. Нэг тийм мэдрэмж бол байна. За харахаас өмнө нэг кофе шоп ороод нэг уух юм агаах юм. За тэгээд эндээ кофе шоптод нэг жоохон өргөлжлүүлээд өнөөдөр хичээлдээ юу бэлдсэн талаараас үзэж хараалаа гэж бодож байна. Хай. Тэнд байна. Ишаарэ гэж бодож байна. Нэг уух юм аа. За, green tea latte-нээс нэг авчих. Халаанаас аа. За, карт уншилнаа. Ажлын цаг. Би бичлэг хийж шүү. Hi. Өнөөдөр гоё хичээлдээ явах юмнуудаа бэлдсэн юм харуулъя зэ. Энд болохоор юм нөгөө мик уцтай мик юмнуудаа хийж байгаа юм ийм нэг хайрц одоо уутын анд хийсэн. Чихвч компьютерийн мэн цэнэглэгч уцны цэнэглэгч нүүдний шилний харьцаг нэг гоо сайхны юмнуудаа авсан. Орой нөгөө машин очиж авах юм. Тэгээд нөгөө гаражны төлхөөр, машины төлхөөр хоёроо ийшээ хийсэн. Бас гэрийн төлхөөр та. Нэг хөнгөн ачаатай явж юусоо чадхаа болчихжээ. Ер нь бол гэхгүй. Тэ энэ нөгөө нэг сая 11 сард хагалгаанд ороход нэг хөрхөн дадлага хийжсэн. Хоёр хүн байсан байхгүй. Тэгээд тэр хоёр маань эргэж ирэхтэй өгөөд тэгээд татхын юм хөөрхөн юм. Эндээ юм хөрхөн баалмал хийдэг. Айгүй юм монголчуу. Харагдах нь. Эндээ хөрхөн балтаа. За тэгээд нэг юм тоосон юм. Энэ болохоор юу байхгүй юу? Би нөгөө нэг энэ микрофоны юуг заримдаа ингээд нөгөө баримаар санагдаад хад нэг ингэ барьчдээ билүү гэж бодоод. Тэгээд энийг олж авсан. Тэгээд хөөрхөн санагдаад энийг ашиглая гэж бодсон. Бас сонирхлыг маань илтгэх байх гэж бодоод. За сургуулийн ажид ирсэн. Сургуулийн араар орж байгаа тий. За хай гэрээ. Чамайг оруулахад зүгээр үү? За хизээ дадлагаар ирлээ над тэр. Намар дадлагаар ирсэн. Охин маань энэ жил 4-р курсын. Тэгээд намайг өнөөдөр өгтөж аваад сургууль руу оруулах чинь гэхгүй. За манай гангамаа сэтгэл судлалын 4-р курсын. Жохон доцгош орчих. Бид хоёрын хойно тэр
хаана вэ? Сургууль маань Монгол Улсын боловсролын их сургууль. Тэгээд түүн дотор болохоор боловсрол судлалын сургуулийн гадаа байна. Энд болохоор нөө сэтгэл судлалын хичээл ордог. Гагмаа надад юм асууя гэдээс аахгүй. Тэгээд энэ бичлэгтээс оруулчих гэж одоо. За асуумаар байгаа юм. За одоо ингээд доктортой сурах сэтгэл тэнд хэр байна аа? Нөгөө ажил дээр гарахаар угаасаа нөгөө мэдгүй юм амар их гардаг. Тэгээд нөгөө асууж ярилцмаар багш нарын тусалцаа айгүй хэрэг болдог. Тэгээд одоо ингээд цаашдаа гоё багштай гэж бодохоор айгүй гоё санагдаад. Багш нар байгаа гэж бодохоор нэг тийм гоё сэтгэл дүүрээд айгүй гоё яана. Тий, тэгээд ялангуяа нөгөө эхний хичээл өнөөдрийн хичээл чинь сэтгэл заслын онлайн арга зүй гэж хичээлсэн. Тэгээд магистрийн ажлыг мань хамгаалуулж исэн мэгмар агш маань орно. Тэгээд энэ бүр хамгийн ихний одоо хаврын улирлын хичээлийн шинжил болж байгаа болохоор гоё. Тий. Тэгээд бүр өөртөө бүр ингээд хичээлийн шинжилгээ минь төргий хичээлээр санагдаад. Яа, за тийм ээ. За тэгээд ямарсан хичээлийн шинжилгээ минь төргий аа гэжтэй. Камера гойд маань. Сэтгэл судлаач тэмдэг өмнө чодрог өгүүлж хичээнгөө хүмүүлэг эндрангөө шилдэг мэдээлэлтэй бүтээлч хандаж шинжлэх ухааны зүйлсээс сэтгэл эрдэм дандаа шамдан суралцаж юу. Багш амжсэн гарсан хичээл дууссан. Өнөөдөр бол нэг юм багш ярьжсэн зүйлүүдээс нэг өдийн хэмжээний юм тэмдэглэж авлаа. Тэгээд шууд нөгөө кейсүүд дээр яаж ажилласан бэ, ингэж ажиллаж исэн гэдээ бас ярьсан. Айгуу сонирхолтой байлаа. Тэгээд энэ одоо ямар ч исэн сэтгэл засгийн зөвлөгөөний үндэс буюу ер нь бол энэ намаа барьж авна. Гэхдээ илүү суурь ойлголтуудаа өөртөө уншаад тэгээд яг практик дээр ашиглаж байгаа арга техникүүдээ практик дээр ажиллаж байгаа кейсүүдээ шууд яриад явах болчлаа. Тэгээд ямартай ч 5 сарын 22-ын хүртэл нэлийн номоор явах нэ. Тэгээд хичээлж авах анхны сэтгэл аюу гоё юм. Тэгээд багштай баг багшийн лекцийг бас нэлээд удаан хугацаанд бас сонсоог байжгаад бас гоё сонссон ч гоё юм. Тэгээд манай анги одоогоор ямар ч 4 хүүхэдтэй. За өнөөдөр ямар ч хийсэн доктор хичээл орсон. Тэгээд улам цөөрөд идэм биш үү? Нөгөө бакалаврт чинь нэг юм бужигнангуй идэг штэ. Магистрийн анги чинь нэг бас 16 7 хүүхдээсэн баг. Доктор хичээл гэсэн чинь 4 хүн суулаа. Тэгээд яг л нөгөө сонгож суудаг учраас бас их цөөхөн хүн байх шиг байна. Тэгээд өнөөдөр бол бас их гоё байлаа. Тэгээд багш удирдгал хичээл оронгоо бас бид нарт яг нөгөө кейсүүдтэй хэрхэн яаж ажилласан талаараа бас тайлбарч хэлсэн нь ярьж ийсэн нас их гоё санагдсан. Тэгээд мэдээж нөгөө хичээлээс ойлгосон бусад зүйлүүдийн талаар бас заримдаа гоё та хэдтэйг асуулцъя гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол өстой гоё исэн, гоё ялаа. Өнөөдөр их сонирхолтой сайхан мэдрэмжтэй өдөр байна. За ямар ч байсан одоо ингээд буцаад эргээд өнөөдрийн одоо үндсэн ажил болох ажил руугаа явна. Тэгээд ажил дээр очичоод өнөөдөр дутуу үлдээсэн юмнуудаа гүцээгээд тэгээд ер нь бол гэрлүүгээ харна. Тэгээд өнөөдрийн бичлэгээ ер нь бол ингээд дуусгая. Тэгээд бичлэгтэй маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд гоё мэдмээр сонсомоор зүйл байвал би ямар ч хэсэн чадхаараа оруулж авах болно. Тэгээд сонирхож байгаа одоо яг энэ чиглэлээр видео хийгээч гэсэн санаа байх юм бол ямар ч хэсэн хийж өгөхийг бас хийчих болно. Тэгээд өмнө нөгөө хэлжсэнтэй адилхан амьдралынхаа юм гоё сайхан чухал мөчүүдийг бас бичлэгжүүлмээр олон жилийн дараа ингээд утсан дээр ингээд аваарсаар байхгүй болчихдог штэ. Тэгхгүйгээр бас гоё миний өөр хүүхэд том болоод те энийг бас үзүүл бас хөөрхөн байх гэж бодож байна. Тэгээд бичлэгтэй маань хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд баяртай дараагийн бичлэгээр уулзъя.